За шууд хамгийн сүүлд сталкерсэн эксийнхаа нэрийг хэл. Яг одоо найз залуу байгаа юу? Хамгийн сүүлд хизээ үнсэлцсэн бэ? Түр ууч юм ядраа тий. Хамгийн дургу Монгол эмэгтэй ютубер. Хин юу? Танил яаж агаад дургу болсон ямар нэг алтартныхаа зургийг харуул. Яагаад? Тэг би блоклцсан байгаа. Олны танил хүнтэй болцож ирсэн үү? Hi guys, за би одоо Carrefour ороод ирсэн байна. Тэгээд өнөөдөр ямар макколи умар санагдаад авах гэж байна. Ямар макколи вэ гэхээр энэ байгаа амар олон төрөлтэй, гоё амттай. Энэ болохоор peachтэй нэ, ингээ бананантай. Гэтэ өмнө олон төрлөөдөг энд одоо байхгүй байгаа юм шиг байна. Тэгэхээр бүгд энээс аваад энийг бас ууж үзмээр байна. Цагаан будаатай, тэгээд Pexeju гэдэг нэртэй зэв. Цагаан будааны wine байна. Гоё just за энээс авъя. Peach, banana. Вау. Би банантай бүх юм дээн дуртай байхгүй. Банантай ирсэн чихэр банантай бох, банантай сүү, банантай унда. Энд банантай энэ бус нь байхгүй. Одоо уг нь бол жирийн нь байдیں۔ Тэнгүүтээ үзэлцэнтэй байдаг байхгүй. Тэр хоёрыг би өөр дэлгүүрлээ ороод авчт юм гэж бодож байна. Тэгээ мэдээж энэ rice wine-аас бүгдээр авцгаая. Тэгээ эдрийг аваад бүгдээрээ жоохон байж байгаа нэг сонирхолтой юм хийх байгаа. Тэгээд бичлэг та бүхэн маань дуустал үзээрэй. Сайн байцгаана уу? Жиний наа. Хийж юм байна. Өнөөдөр бид хоёр түндэ мүндэ хурж ирээд макколи уунгаа бибинээсээ хутаг асуулт асуунгаа хоол идэх гээд хүрээдэрсэн байна. Та хоёр өнөөдөр 5 төрлийн макколи бэлдэж авчирсан байгаа. Хамгийн ихнийх нь макколи уужсан үү? Би нэг хэдэн хонд юм болоо. Орцсан нэг л удаа уужсэн зөө юу. Тэгээд надаа тэр үед амар муухай санагдаад. За. Тэгээд дахиж ууж чадаагүй. Тэр нэлийн хэдэн жилийн өмнө баг тий. Тий. За энэ болохоор пичний амттай макколи байна. Хамгийн түрүүнийх нь. Пич. Банана. Би энийг ууж үзээгүй байхгүй одоохондоо. Тэгээ банана энийг ууж үзье бүгдээрээ. Энэ болохоор strawberry байна. Би strawberry уумараа. Битэр пипмба бүр идэрсэн. За тэнгуүтээ энэ жирийн ногоо би бас жирийнээс нь уух нэлээд дуртай. Тэгээ манайхаа энэ бичлэг болохоор нэмэх 21 одоо насанд хүрсэн хүмүүс зориулагдсан бичлэг байгаа шүү. Энэ бүгд ингээд алкогол агуулгдсан байгаа. За энэ болохоор ус үзэн. Тэгэхээр манайхан маань насанд хүрээг бол ууж болохгүй. Битээр болохоор айл эзнийг насанд хүрээд одоо хэдэн жил өнгөрцөө явж байна. Тийм болохоор бит хоёр бол ууж болно шүү. Тийм болохоор насанд хүрээг болохоор манайхан энэ бичлэг үзэж болж байгаа ч гэсэн ямар тач энийг бол ууж болохгүй гэдгийг бүгдээр анхаараарай зөө. Тийм. Тэр өнөөдөр бас хоол авчирсан догбуги. Тэнгүүтээ бибмбап. Тэгээд манай түндэ мүнээс бит хоёрт яг жинхэнэ макколи уух зориулалтын ийм төмпөн төмпөн авчирсан. Тэгээ энэ болохоор бүр яг солонгосчуудын өөрсдийнх нь макколи уудаг юм аяг байхгүй юу? Энийг бас битэр төгсөн байгаа. Энийг тэр чихтэй гэрлүүгээ аваа явчихсан. Тэр ингэсэн. За би хээж нэг 10 асуулт бэлдээд ирээ. Надаас асуух ингээд хэцүү асуулт гэж аахгүй юу? Тэгээд би бас 10-ыг бэлдээд хүрээдэрсэн байгаа. Харснаа та нар сая. Би бол харж чадсангүй. За тэгээд 10 асуултаа би бинээс асуугаад чи хариулж чадахгүй бол уuna. За өнөөдөр би баг уухын төлөө. Би өнөөдөр та нарт бүхнээ хэлчихлээ. За бис баг уухын төлөө. За. Банантай сүү шиг юм шүү дээ. Яа гоё тийм. Солонгос айраг гэдэг байна шүү дээ. За. Ихнийхээ зүгээр ууч юм уу? Тэгээ. За тэгээ. Жан. Зүгээр л сүүтэй гүзээлдэг шиг амттай. Тийм ээ. Тийм үү? Чи бүр ямар мэдрэмжтэй хэлээсэй. Яна ийм амттай муугаад байвал хизээс огцсноо мэдгүй байна. Тас ирээ аваад өгч болох уу бид хоёр? Тий. За хоёлаа хайчлууд аваад. За тийм үү. Хайчлууд. Yes. За хамгийн сүүлд сталкерсэн эксийнхаа нэрийг хэл. Ячаа би мэдж байгаа юм. Ер нь бол би мэдэн зэ манайха. Хээжний амьдралыг би бүгдийг мэднэ, хээж миний бүх амьдралыг мэднэ. Тийм учраас би та хэдэд мэдүүлмээр байгаа юм аа. Манайхаа бүр гаднахаа тайлбар санагдчихлаа. Хэлэхгүй штэ гэж. За илчи. За. Согтоод гарах нэ. Би өн гэртээ ирүүл орно гэж утсан. Гэтэ гоё амттай байна. Тийм болохоор сөөж мөөж ч юм уу пимээ уусан бол би олж чадахгүйсэн баха. Вау. За одоо хээж надаас асуу. Яа миний асуулт миний хажууд амар чулчлаа. За. Яг одоо найз залуу байгаа юу? Тэрийг яг юу гэж хэлээ? Тэгээд найзад муу юм уу? Муу.
Хариулахгүйгээ дуучхаа өөрөө мэдгүй байгаа юм шүү. Мөн биш. Оо би яг мэдээд байна л. Гэхдээ мэдгүй байгаа гэхдээ манайхаа. Гэтэ харин мэдгүй байгаа юм чи уучих уу? Би гэтэ би нэг холж явах уу? Тэг за чи бодоо тийм. Дотор бүр халаад алж ийн ёо. Яг өөрөө ингэ мэдгүй байгаа юм бас. Жогорж байгаа. Хүн хинч биш бол биш. Хүн ч биш бол биш гэхдээ яг хинч бол бас биш. За би бол хариулчлаа манайхаа. Яа би чиний асуултан дээр л бүдрээд ах юм байна. За хамгийн үзэн яддаг экстэй зориулж үг хэлнэ. Ямар юм бэ? Алтандаа чаг. Чи яг өөдөөс надад камерт харж байгаа. За миний хайрт X гэж байгаа. Болсон штэ хоёлаа салсан. Салсан нь болсон юм аа. Аль алиндаа ээлтэй. Болсон. За хариулсан чи. Хариулсан. Харсан юм байна. За. Хамгийн сүүлд хизээ үнсэлцсэн бэ. Түрүүн хариулсан чи одоо өндөр хүмүүсч байхгүй л хэлтэй. Би үнсэлцээгүй. Хөтлээ. Яа. Ууч юу би. Түр би ууч юм ядраад. Very best. Би инээс наавч үзмээр байгаа. Cheers guys. Нэг нь ингээ хэд гэх үү? Нэг нь ингээд өмнөөс юм мэдэхгүй байна би. Хахчваа. Жан. За манайх нэг юм хэлэхэд насан туршсан хэд маань энийг авч явахыг хүсэж байгаа бол Care for-ийн бүх салбаруудад зарагдаж байгаа юм байна лээ. Тэгээд өөр ямар нэгэн дэлгүүр зарагдаж байгаад би бас доор бичээд үгүй ямар ч тааш Care for-оос би очиж авсан. Тэгээд өөр ямар дэлгүүрүүдэд тохиолдож зарагдаж байгаа жоох мэдэхгүй байна. Тэгээд доор бичээд өчөө. За би бол уучлаа. За одоо чи асуу. За хамгийн дургу Монгол эмэгтэй ютубер хэлчих юм уу? хэлээл. Нэгтэйхгүй. Хамгийн гол нь хүн болгон хүн дуртай байх албагүй шээ. Тэр маань надад зөндөө олон дургу ютубер байгаа, инфлюенсерүүд байгаа. Зүгээр дургу биш заяа. Жохон яг нэг үзэл бодлонд таалагддаггүй юу? За. Нөгөө хүний ингээ байглаас өгөгдлээ штэ. Тэр хитрхийх өгүүлсэгдэг. За. Яг байгалийнхаа өгөгдлөөр эмэгтэй бол эмэгтэй, эрэгтэй бол эрэгтэй. Тийм. Тэгэнгүүт нөгөө нэг эмэгтэй хүмүүсийг хатуу байх хэвээр, хүчрхэг байх хэвээр, гоё байх хэвээр энэ төр гэлтэгээд идэв штэ. Тэр нь надад яг хоёр үзлэн таалагддаг юм байна. Нэг нь болохоор хитрхий хатуу бай гэдэг нь болохоор эмэгтэй хүний ялах байж болно штэ. Эсвэл дараа байж болно штэ. Тэр харин гоё бас. Тэнгүүд нөгөөтгний үглээ би сая согтоод байгаа юм бах та. Нөгөөт нь ер нь бол за ойлголцлоо. За. Энийг тайлбарлахгүй бол яг доор чи бүх хейт орно. За нөгөөт нь болохоор юу хэлэх гээд байгааг ойлгохгүй байна гэж байна. Нөгөөтг нь болохоор нөгөө нэг юм хитрхийн нөгөө гадаад төрхөнд амар их анхаардаг. Тэгээ дотоод төрх ч юм уу. Тэнгүүд ингээ ярьж байгаа юм хийж байгаа үйлдэл хоёр нь зөрөөд идэг. За. Чи ясагтч. Надад ерөөсөө хэлж байгаагүй заяа нэг нууц хэл. Чамд ерөөсөө хэлж байгаагүй нэг нууц. X-тэйгээ буцаад хэлсэн гэдэг би ч юм хэлжсэн те. Өмнө нь. Тийм. Одоо нийлсэн юм байна. Одоо нийлээг. Одоо бол тийм тэнийг юм хийхгүй шүү. Байхгүй. Чамд хэлээгүй юм нэг ч байхгүй юм штэ. Үгүй. Гэхдээ би л угаад аам шиг юм. Чи уусан юм. Миний уусан чи strawberry байсан мэт. Чиний уусан чи бананаас. Тийм үү? Амар зөөлөн байсан юм аа. Амар гоё. Нэг strawberry хамгийн гоё юм шиг байна. Нөө солонгос дэдэг нөгөө нэг юм ягаан үзэлцгэнтэй. Тэгээ амт нь ахыг калпис шиг чигнээсээ. Ингэж уучаад солонгосч ингэж Тийм бабиг би л идэж дөө. Хэж нэрхээс өнгө нагаа зүг мэдсэн гэлөө. Шууд ажиллаж таад ирсэн нөгөө боддоо та нар. За. Одоо миний асуулт. Монголын хамгийн дургу эмэгтэй инфлюенсер гээд. Инфлюенсер. Тийм, инфлюенсер ч одоо хинч байж болно. Гэтэ би үг нь надаас ингэж асуусан бол би нэг охиныг хэлчихсэн. Тэгээ тэрийг одоо боллоо. За. Надад байхгүй мэнэ. Тийм үү? Дургу инфлюенсер үү? За тэгвэл надад бас дахиад нэг байгаа. Нөгөө нэг. Тийм. Тэр бас нэлээ удаа миний блог листэнд явж байгаа. Би тэгтээ ингэ дургу хөрс хүмүүсэл шууд блоглол явуулдаг. Хараад нэг инфлюенсер байна харчгүй. Тэгэл та. Байхгүй ч гэж магадгүй би өршөөлийн хуулиар нэлээд олон хүмүүсийг суллалсан. Би өршөөлийн хууль гэж явагдуулдаг. Би нэг блог гэсэн үнэ тэгж хизээж гаргадаг бүр. Энэ бит хоёрын ялгаа. Тийм ээ. Темпо юм шүү дээ. За темпо. Гэтэ би сая эмэгтэй гэж хэлсэн байгаа. Тийм үү. Тэгвэл байхгүй наа. Байхгүй тий. Үгүй ямар ч тийм аригш санагддаг байна надад баг Sprite-аас илүү зүг калпис уугаад байгаа юм шиг санагдаад байгаа болохоор юу ч яриад байна би. Яна. Яг сонгодод байна. Би жоох ихтэй халаад байна. Яна нэс хоёлыг нуух юм уу? Бүшээ хоёлыг. Хоёлаа уух юм уу гэж. Уух бах юм уу? За энэ амар гоё асуулт заяа. Энэ амар гоё асуулт заяа. Ууж үзээгүй алкоголны төрөл байвал нэрлэл. Whisky, soju. Тийм би ууж үзээгүй.
Тийм нэрнгэсэ. Виски би нөгөө нэг уулаа гэхэд радлер ч юм уу зүгээр нэг жижигхэн пив л уудаг. Тийм болохоос нэг амар виски уух жоохон дургу. Виски сожу. За. Экстэй араараа тавиулж үзчихсэн үү? Яг араар тавиулж бол үзээгүй. Тэгэхээр наад чи юу гэсэн үг вэ? Ер нь араар тавиулж үзээгүй мэнэ. Одоо чиний араар чинь ямар нэгэн охинтой, эгч нартай чаатлах, чамд хэлэхгүйгээр өөр охтуудтай уулзаж яваад уух, найзуудтайгаа уусан ч гэсэн тэнд охтууд байсан ч гэсэн чамд хэлээгүй байх. Тийм тохиолдол бол байгаа. Мэдээж байдаг. Тэгэл бид салдаг шүү дээ. Тэгэхээр ер нь бол тийш хуу хүний хүмүүжил тэнгуүтээс тэхүү штэ. Тийм учраас тэр хүн үнэхээр хуурах бол тэгэл үнэхээр хуурчаал. Тий. Яа би юу ч хэлсэн яасан ч хуурна л. Тэгээ сайхан би бас нэг рeel үзлөө подкаст сонслоо санахгүй. Гэвч тэн дээр тэгсэхгүй. Нэг амар мэдгээд ах ямар шаардлага байхгүй. Угаасаа ямар нэг юм үлдэгдэж байгаа бол хизээ нэг өдөр илчлэгдэн. Тий. Тэр үед нь л тэгэл асуудал үүслээ гэл шийдэлтэй. Наан би ингээл зовоол тэр намайг хурж байгаа болов энэ намайг ингэж байгаа болов гэж бодоод би яах юм. Олны танил хүнтэй жогроод заяо ингээд болцож ирсэн үү? Бид тийм амархан бүдэрнэ гэж бодоогүй. Энэ асуултанд чи яаж хариулах юм? Манайха болохгүй. Та нар мэдчихвэл шокнд байна. Чан. Уугаа. Яаж асууж чадчих вэ? Энэ амар зүг энэ өөр. Уа. Чи яад уухгүй юм бэ? Чи надаас нэгээр л хэлсэн. За би бүр Бат. Яг саяхан салсан X чинь. Би мэдэж штэ тий. Түүхийн нөгөөх тий. За тэрний өмнөх хоёрын аль нь вэ гэж юу? Үгүй. Тэр хүнийхээ одоо гадаад төрхийг нь бүр ингээ хүмүүсийн нүдэнд харагдтал тайлбарлаж өгөөрэй. Чи ингээл бүх юмудыг хэлэхэд тэр хүн нөгөө хэл л штэ гэхээр за би бүр халууц. Заваа штэ. Чи аль хэлсэн номоор? Альч задлаагүй гэсэн нь. За товчныхын даагуул. Вау. Энэ ингээ уух тусам балган багсаадах юм. Уух тусам амар хэмжээ нь олоог нь яг хэвээр байгаа зэ. Зүгээр ингээ мэдрэмж нь ингээд олон ихэд уумаар ирээдүйд ямар хүнтэй гэрлэмээр байна. Oh my gosh. За би энэ дээр бүр амар урт хэлмээр байсан байхгүй. Би яг өөрөө баг нэг асуувал амар гоё даа гэж бодож ирсэн чинь ашгүй надаас ингээд хээж нь асууж өглөө. За би болохоор гэрлийн тухай жоохон бодсон байхгүй юу. Тэгээд амар их юм ухаарсан. Чи бид дээр ер нь сүулт яриаггүй ярианууд шууд ингээд яриад хэлчихлээ те ингээд энэ найзууд хоорондоо байж байгаад уулздаг да яг тэр яриа ингээд шууд танартай хамт би бүр амар олон юм хоош авсан зөө миний дургу зан чанар би энэ хүнтэй байж чадах юм уу чадахгүй юм уу те цаашдаа өөр тэгвэл ямар хүнтэй баймаар байгаа гэсэн юмнуудыг амар ойлгож авсахгүй. За жишээлбэл юу вэ гэхээр би өөр шигэ хүнтэй баймаар байна. Би болохоор ингээд тэр хүнтэй ингээд амар юм ярьдэн штэ чи мэдчихэж штэ би бүр хэж наа би өнөөдөр ингэсэн чи ингэсэн бохгүй юу гэж ярьдаг төлөв хүн. Тэгэнгүүт би хэрэг ингэж яриад тахт чи өөдөөс за одоо хэлээд тэгвэл юу их вэ? Ингээ явчих чадаад амар муухай байхгүй юу? Тэгээ бас амар юм халамжтай гэхэр чинь бас ингээ жоохон ингээд амар том ойлголт болчих магадгүй зэрэг тий. Халамжтай гэхэр яг юугаар халамжтай вэ гэхээр надад ингээ мөнгө өгөхгүй байж болно. Намайг ингээл гой газар дагуулж явахгүй байж болно. Гэхдээ би тэр хүний хажууд байхад хизээч өөддөггүй. Хэцүү байдаггүй тийм байвал гоё. Өөдөх гэдэг чинь амар хэцүү байхгүй юу? Хажууд ингээ хүн байгаад тахт чинь тэр хүнтэй хамт байхдаа өөдөд нэг ч үгс хүн мэдэмстэй. Би чинь бүр ингээ зүгээр нэг танихгүй нэг өрөөний хамтрагчтай байгаа биш. Би чинь найз залуутайгаа байгаа штэ өхөр болох хүнтэйгээ. Тэнгүүд би одоо хэрэг өөдөж байгаа бол би ирээдүйд хүүхдтэй болсныхаа дараа надад бүр ямар хэцүү байх вэ? Тэр хүн намайг би өдөөжингөө хүүхдээ хараа байж байгаа л эренгүүт нь би манай охин өнөдөр ингэсэн хайрын жоох ингэ ядарч инглээ гингүүт нөгөө хүн чинь би ядарч би унтлаа гэд ингээ яваад өгвөл надад сайн хэцүү штэ. Тэгэхээр ер нь бол надад ганцхан яг тэр хитэн юм л байвал болоо гэж бодоод бусад ингээ мөнгө гэр орон ингээ байр майрсан юу ч төгч хамаагүй зөө. Яг бол тэрийг би өөрөө гаргаад өгч чадах байхгүй юу. Тэгэхээр үнэхээр тэр бол хамаагүй зүгээр миний хажууд яг жинхнээсээ төшөө тулгуурлаад ягаад бол нөхөр гэдэг чинь ээж аавын орлон гэж би боддог байхгүй юу? Бас сайн найзын орл. Тийм. Ер нь бол сайн найз шүү дээ. Тийм. Одоо ингээд ээж аав байхгүй болсны дараа би насан туршдаа хинт амьдрах бай. Нөхөртөө амьдрна. Хинт найдах бай. Нөхөртөө найдна. Найзууд бас байхгүй болчих магадгүй. Цаг хугацааны ирэхэд тэр чинь нөхөртөө болно, ихнэртээ болно. Та нар найзуудтайгаа өөртөө байна гэж бодож байна. No. Тэр хүмүүс чи хүүхэдтэй болно. Нөхөртөө болно. Гадаад руу явна. Амьдралаа зохион. Тэр үед чинь чамтай ганц байх хүн чинь чиний нөхөр. Тийм учраас тийм. Тэгэхээр тэр хүнээ зөв сонгох хэрэгтэй гэж би бодсон. Надтай найзлж ирсэн найзууд байгаа штэ.
Чи ер нь бол манай найзуудыг бүгдийг мэдэн штэ их юм. Тэр дундаас чи энэ охинтой нийлээд намайг нийслээс болоод надтай ингэ жоохон дургу болох ч юм уу эсвэл жоохон эйгүү юм шиг санагдчихсэн үе байгаа юу? Бага. За. Ер нь хүнийг найзаар нь дүүнэ гэдэг үгийг би амар акцентлж хүлээж авдаг. Тэгээд анх би ингээл чамтай ингээл найзалж байгаа штеп. Тэгэл би дотроо энэ түүнтэй цаашаа найзалж болохгүй гэдэг юм бас ингээд харахтаа чамаас гадна чиний найзуудаас бас ингээд харсаахгүй юу. Тэгээд тэгэнгүүтээ яг тэр дунд нэг хүн байсан болохоор би ингээ харчаад нэг удаа найзлах найз биш юм байна да. Зүгээр л энэ нөгөө нэг инстаграмаар инфлюенсер гэдэг ажлыг хийж явах явцдаа л одоо би бинтийг ингэж нөгөө клуб үсгэж байгаа л харилцаа юм байна гэж би бодоод. Тэгээд ингээ нэг дотн харилцахгүй. Гэхдээ дотн харилцах гэж нэг 2 3 удаа үдсэн. Тэгээд надтай юу тэр хүнтэй юу? Чи байнга тэр хүнтэй хамтаа. Би нэрнээсээ байнга тэр хүнтэй хамтаа байсан. Тэгэхээр би бас хажууд нь байсан л гэсэн юм шүү дээ. Тэгээд тэгэнгүүт нь би ингээд ерөөсө чамайг хувь хүнээр ч харж чадахгүй 2 хүний нийлэмж югаар л хараадсан. Тэр яг нэг хүнээр л хараадсан юм шүү дээ. Дандаа хамт байдаг. Тэгэнгүүт нөгөө нөлөөллүүд нь жоохон таарахгүй болоод ирэнгүүт нь за биш мэн гэж бодчихсон. Тэгээд дараа нь хоёрыг ингээд тустай хардаг болсноос хойш жиний гэдэг чи юм тустай хувь хүн юм байна, ийм хүн юм байна. Тийм бол энэ юм байна штэ гэж мэдчихсэн. Тэгэхээр та нар яваас хин гэдэг юм арга мэдчихэж байгаа хөө. За яг нэрийг хэлүүлэхгүй чи дөө. Бас хэлвэл бас муухай юм. Нэг амар тусаад. Угаасаа би одоо баг бартсан байхгүй юу? Миний ингээд амар ингээд рийлэн дээр, лайвн дээр, постн дээр хүмүүс бичиж орж ирээд идэг ч гэсэн тэр хүн миний амьдралаас одоо бүр ингээд уусан алга болсон. Тэрний дараа би ямар их найзтай боллоо. Миний амьдралд ямар их юмнууд боллоо. Тийм байхад надад яг үнэн хэлбэл тэр хүнийг бодох бүр ингээд 1% чи за байгаагүй. За одоо миний асуулт. Өө чиний асуулт лөө. Чиний асуулт. Йой бүр. За энэ амар хайхгүй шаардсан заяа. За. 5 секундын дотор чи хариулна. Чамд нийт хэдэн гутал байдаг вэ? За ухаар. Яа би Ингийн. Та-да. Жирийн бүр яг юу шүү дээ. Гүгү. Айраг нэг чихэрлэг биш айраг. Тэгээ ер нь баг багтаа ингэж амар их ус мус уудаг гэсэн. Би одоо манайхаа ингэж байгаа байхгүй юу? Яг энэ бичлэгийн дараа би нэг Солонгос YouTube ахтай хамтдаа тэр ахын channel дээр нь YouTube бичлэг хийж байгаа байхгүй юу? Чи хэдий 111 санчиж. 111 subscribe тэмлээ. 1000. Тэгээ заац өнөөдөр уус бичлэг хийж хамтдаа тэгингээл бичлэгнээ орчидоо гэсэн чи би сайхан макколи баахныг уугаад нүүр мөр улаагаад сухтаад эхэллээ. Одоо бичлэгэн дээр нь сонь нэмэрчүүл яана. Били яхаа юу гэж боддог вэ? За би яг чинь үннээ хэлэх юм уу те. Ер нь бол амар IQ set заяа. IQ set. Гэхдээ ингээд хүнийг хайрлах тал дээр жоохон асуудалтай санагддаг. Ер нь тэгээ хосын харилцаач вэ, найз нөхдөд харилцаач вэ. Хүнийг хайрлах гэдэг нэг арай өөр мэдрэмж юм шиг надад санагддаг байхгүй юу? Тэр тал дээр л жоохон сони юм уу л гэж боддог. Түүнээс биш ингээд найз нөхөд байхад бизнес хамтрагч байхад бол гоё хүн. Тийм. Бизнес гэж боддог. Чи ямар сони уугаад ижиж гарч өгөөд магадгүй юм. Би ингээд юм дарамт. За 5 секундэд бас хариулна заяа. За. Энэ 1 2 3 4 5 маккол ягаад мэдрэмжээ хэл 3 үгээр. Надад амар гой санаж байна. Олон төрөл болохоор гоё байна. 3 үгээр гэж байна. Гоё юм байна. За давъя мэ. Миний сүлээ асуулт юм үү те. Энд дээр бүр нэг юм амар явчмаар ах юм. Чи амар явсан шүү дээ угаасаа. За бүтээгүү ч гэсэн крашлж жагаад за болидо гэж бодсон хүнийхээ нэрийг хэлнэ. Олны танил. Та жоохон хайрцсан. Яа, жини. Гэхдээ надад нэг амар хэлэхгүйсээ дах юм бол алга заяа хэлж болж гин угаас бүтээгүй юм чи. Гол нь хэлчихээр нөгөө хүнээс жоохон. Нөгөө хүн үзэхгүй ах уу? Би блоглч. Би YouTube-ээр блог. YouTube дээр блог байд юм байна. Зэжинээс номер. Чи гүзэлснээс нууж үзэг банан. Чи энэс нуугааг байгаа. Энэ бас ирүүлээ шүү. Би бас гайгүй нөө. Гайгүй шүү. Чиний асуулт дууссан билүү? Миний асуулт ингэ дуусаад чи нэг асуулт. За одоо хээжний хамгийн сүүлийн асуултыг би маш их хайж байна манайхаа. Ваа. Just сайн уу юм шүү тий. Энийг бол сайн гоё. Гэтэ энэ нэг гэсэн. Тэ амар гоё. Тийм болохоор үзэгчдтэй зориулт сэтгэлийн халамцаа яриагаа хэл. Oh my god, та чи ямар гоё асуулт вэ? Би зүгээр чамаа уулах гэж асуугаад чи болохоор одоо амар хөөрхөн юм асуугаад байгаа. Би ингээм амар гүйлтэй байна. За ямар тач шүү. За танаас ингээ бүгдэнд ингээ баярлж явдсан шүү. Тэгээ үнэхээр ингээ та хэд байхгүйсэн бол би одоогийн энэ байр сууриндаа ингээ байхгүйсэн, одоогийн ингээ мөнхчин гэдэг хүн ингээ байхгүй байсан гэж бодож байна. Та хэдтэй бүгдэнд хайртай шүү. Тэгээ намайг одоо хүртэл ийм арчаагүй байгаа ч гэсэн үзэж өгч яваад баярлалаа. Юу нэ за ачаагүй.
За өнөөдрийн бичлэгээр бид нэр хамтдаа энэ Хүксүн дан гэдэг нэртэй одоо Маколитэй хамт бичлэгээ хийлээ. Тэгээд олон төрлүүд байд юм байна. 5 төрөл байд юм байна. Тэгээд миний хамгийн дуртай нь гэвэл надад бол white grape нь хамгийн гой санагдлаа. Хээжнийх. Банана. За хээж нь болохоор банана хамгийн гой санагдсан гинэ. Тэгээд бананд амар дург байхгүй юу? Амар белоруулаад идэг. Банантай орцтой ер нь юунд ч дурггүй. Гэхдээ энэ бол бүр анхудаа яг банантай гоё гэж бодсон уух зүйл байсан. Энэ болохоор манайхаа насан туршсан хүмүүс буюу нэмэх 21-ээс дээш насны хүмүүст зориулагдсан учраас манай хүүхдүүд маань уучлахгүй ч үзье юу. Тэгэхээр 21-ээс дээш насны хүмүүс уух боломжтой. За тэгээд өнөөдрийн бичлэгтэй хамтдасан та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Тэгээд манайхаа энэ бичлэгийг нууцлаарай. Та нар зөвхөн үзээрэй зэ юу. Нууцч. Хамаагүй нууцуд яриад явбаа. Зөвхөн бидний яриа. Энийг ингээд хүссэн хүн үзэхгүй штэ. Чи ингээд сонгож дарсан хүмүүс л үзэж байгаа гэдэг чинь бид хэдий л нууц гэсэн. Баяртай.